Азийн элсний 5 дугаар наадмын жүжигцүүгийн төрөлд 19 орны 190 гаруй тамирчин оролцжээ. Манай улсаас 10 тамирчин нэг шүүгчтэй оролцож байгаа. Багийн нийлбэр дүнгээр эрэгтэйчүүд 3 дугаар байрт, эмэгтэйчүүд 4 дугаар байрт шалгарчээ. Медаль хүртсэн тамирчдыг танилцуулъя. Эрэгтэйчүүдийн 62 кг-д Увс аймаг Улсын багш их сургуулийн тамирчин Эрдэнэтр алтан медаль, хас 94 кг-д Ховд аймаг Гаруудаг клубын тамирчин Ариун Цог хүрэл медаль, нэмэх 94 кг-ийн жинд Өвөрхангай аймгийн Женко клубын тамирчин өнөр жаргал хүрэл медаль хүртжээ. 56 кг-ийн жинд алтан медаль авсандаа их баяртай байна. Тэгээд барилдаа болгоно хүн бүх өрсөлдөгч минь хүчтэй байлаа. Тэгээд пеналыг бол Пакистан улсын тамирчинтай пеналцсан байгаа. Тэгээд цаг дуусахаас өмнө 5 секундын өмнө 2 оноо авч хожсон байгаа. Амжилттай ахиулж хүрэл медаль авсандаа маш их баяртай байна. Тэгээд тэмцээнд медаль авсан тамирчдаас үнэмлэхүйжинд оролцдог. Тэгээд өнөөдөр тэр төрөл болоод бас 5 дугаар байранд орлоо. Элсний наадамд Монголын жүжигцүүгийн баг 3 эмэгтэй тамирчинтай оролцож 3 медаль хүртсэн байна. Тодорхойлбол хасах 62 кг-д Увс аймаг Гаруудаг клубын тамирчин Буяндлэгэр алтан медаль, хасах 70 кг-д Ховд аймаг Гаруудаг клубын тамирчин Батцэг мөнгөн медаль, нэмэх 70 кг-д Дорногов аймгийн Бин тамир спортын газрын тамирчин Сугар хүрэл медаль хүртсэн байна. Тэмцээний үндсэн жингийн барилдаанууд дуусны дараа нээлттэй тэмцээн буюу медаль авсан тамирчид жингийн ангилгүйгээр өрсөлддөг төрөл зохион байгуулагддаг боломжтой. Энэхүү Open төрөлд Батцэг мөнгөн медаль хүртсэн. Энэ жилийн элсний наадмаас хос мөнгөн медальтай болсон юм а. Азийн элсний наадмын хошоо аврах Буяндлэгэр Open төрлөөс хүрэл медаль хүртэж хос медальтан болсон байна. Энэ жилийн данаанд болж байгаа элсний наадамд 62 кг-ийн жинд оролцсон. 4 барилдаан хийж аврагын алтан медаль хүртсэн. Эхний тойрогт Энтхийн бүх, дараагийн тойрогт Пакистан, зооны аврагын төлөө Тайландын бүхийг ялж, аврагын төлөө Жордангийн бүхтэй зэд оноогоор хожиж алтан медаль хүртсэн. Open төрөлд нь энэ медаль авсан тамирчид ордог төрөлд нь 3 барилдаан хийж хүрэл медаль хүртсэн. Эхний тойрогт Вьетнамын бүхийг, дараагийн тойрогт Тайланд, зооны аврагын төлөө Жордангийн бүхтэй дарсан. Жордангийн бүх маань нэлээд илүү жинтэй байсан. Тэгээд хожигдсон. Өөрийнхөө жинд бол 4 барилцсан. 3 барилтаанд илүү цэвэр ялаад аврагын төлөө 6 нойлоор хожигдсон. Тэгээд өнөөдөр нөө медальтай тамирчид хоорондоо барилддаг Open тэмцээнд нь өөрийнхөө жинд алтан медаль авсан хүнээ өчөж хожсондоо баяртай байна. Тэгээд мөнгөн медаль авлаа. 5 сарын 30-нд гэрээсээ гараа явсан байгаа. Одоо хараагүй л байна да. Тэгээд Америкийн нэгдсэн улсаас нь дэлхийн аврагт ороод жиндээ төрүүлсэн дэлхийн авраг болсон. Лос Анжелесын Гранд Слам төрүүлж алтан медаль авсан. Чикаго Open-д жиндээ Open-д алтан медаль аваад энд ирээд харин мөнгөн медалууд авчлаа. Вьетнам улсын Данан хотод Азийн элсний наадмын жүжигцүүгийн тэмцээн 9-р сарын 25-наас 27-ны өдрүүдэд зохион байгуулагдаж өндөрлөлөө. Монгол улс жин тус бүртээ тамирчинтай оролцож 8 медаль хүртлээ. Мөн жүдагийн олон улсын хэмжээний мастер Монголын жүжигцүүгийн холбооны ерөнхий нарийн бичгийн дарга Болд Эрдэнэ шүүгч ажилласан юм. 2015 оноос хойш одоо олон улсын тэмцээний шүүгэр нэгдэж энэхүү тэмцээний шүүж эхэлж байгаа. Заасан Азийн элсний наадмын шүүгчдийг Азийн жүжигцүүгийн нэгдсэн холбооноос зарлаж нийтдээ 8 шүүгч энэхүү тэмцээний шүүг явууллаа. Монголын жүжигцүүгийн тамирчид 2014 оны Азийн элсний наадмаас 2 алт 1 хүрэл медаль хүртэж байсан бол энэ удаад амжилттай ахиулж 2 алт 2 мөнгө 4 хүрэл медальтай боллоо.